Сайн байцгаана уу? Mijimo channel байна. Тэгээ та бүхнийг харсандаа бүр амар баярлж байна. Та нар угаасаа намайг сансан мэдчихэв. Ер нь цаашдаа байнга харах баха. Цаашдаа бүгдээрээ нилээн таарладаг баха. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр болохоор би анимашнуудын 1-р анги болон түүнээс дээш ангиудын талаарх одоо ялгаа ч юм уу, сул тал, сайн талыг тэрийг одоо та нарт танилцуулах болно. Дийлэх анимашнуудын 1-р анги дээр бол дандаа ингээд та нартай сайн зохиол байдаг боловч дараагийн 2, 3 дугаар ангиуд хийгдэх чанар нь мууддаг, дөрүүдтэй зохиол нь эсвэл зарим нь эсрэгээрээ сайжирд ингээд сайн хөгжүүлэгддэг. Тэгээд би хэд хэдэн анимашныг сонгож авсан байгаа. Бичлэгээ эхлэхээс өмнө лайк, subscribe-аа сайн дараарай. За эхнийг нь гэвэл Hodl Translate байна. Та нар угаасаа энэ мэдэн тий. 2012 онд гарсан энэ хүү бүтээл нь хайр технэрээ алдсан Дракула ганц бие амьдралаар амьдран Мэвиз гэх охиноо өсөхийн зэрэгцээ зочдод ажиллуулж байгаа энэ цусрагчийн талаар гардаг. Тэгээд би яг энэ дээр Дракулаг онцлмоор байна л да. Тэрээр ингээд 1-р анги дээр үнэхээр хөсвөр хүчтэй, тийм нэг хүчрхэг аавратай зэвүүн дүр байсан. Хэлчихгүй Дракулагийн back story ч гэсэн сонирхолтой. Тэрээр хүмүүсээс олж эхнэрээ алдсан учраас хүн төрлөختнийг үнэхээр үзэн яддаг байсан. Тиймээс ч хамгийн их хайрладаг охиноо хүнээс хол байлгахыг хичээдэг. Зүгээр л нэг үгээр хэлэхэд зүрх хүчтэй дүр байсан ч гэсэн 2, 3 дугаар ангиас эхлээд жоохон нэг тийм хачин, сулбгар жоохон сонир болоод эхэлсэн. Тэгээд зинг буюу хайр дурлал нь үнэхээр гүн гүнзгий байсан. Цусрагчийн хайр үнэхээр өөр байсан шүү дээ. 3 дугаар анги дээр бас ахад хайр дурлалтай учирдаг л да. Хүнтэй би тэрийг бас үзэхэд нэг тийм дөрүүдээ хүчилчихсэн юм шиг. Цор ганц хайр дурлал буюу тэр хайр дурлал хайчваа л гэж би гайхаад байгаа байхгүй юу. Бас дараагийн хайртай учрал болгох ч гэсэн ялчгүй эхний хайртай анхны хайрыг гүйж чадах болов. Одгүй өөр цус торогч эсвэл тэр эмэгтэй дүр нь бас жоохон таалагддаг байж магадгүй. Эмэгтэй дүр арай өөрчилсөн бол байх ч гэсэн юм уу. Гэтэ мэдэхгүй юм да. Тэгээ би үнэхээр сэтгэл дундуур байна. За 2 дугаар анимашнд орцгоё. Wreck-It Ralph буюу сүйтгэгч Ralph. Та нар энэхүү анимашныг бас мэдэх бах. Гол дүр Ralph нь тоглоомын муу дүр гих боловч үнэндээ тэр өөрөө муу хүн биш, зөвөр тоглоомын оноосон муу. Тоглоомонд оршин суугчдын байрыг нурааж ивдэлж, харин Felix гэж сайн тэр талын баатар нь юугийн застдаг. Тоглоомын дөрүүд нь түүнийг одоо муугаар хараад байшиндаач бүр оруулдаггүй. Тосгонуудын дэргэд ганцаард нь суух Ralph үнэхээр өрөвдөлтэй. Гэхдээ Ralph муудар байлаа гэд муу хүн биш гэдгийг ойлгуулахыг оролцдог. Тэгээд Vanellope гэх дүртэй танилцсан. Vanellope нь болохоор Sugar Rush тоглоомын дүр боловч гаднаа алдаатай буюу нэг гэлинч гэд харагддаг. Бусад дөрүүд түүнийг тоглоомоос хөөн зайлуулах гэж оролцдог. Учир нь тэрээр тоглоомыг эвдэлж магадгүй гэж тоглоомууд найдаг. Үнэндээ Vanellope-ийн болохоор Sugar Rush тоглоомын хатан буюу удирдагч нь олж таардаг. Өөрийгөө King Candy гэж нэрлсэн Turbo гэгч дүр орж ирээд түүний кодыг өөрчилж клинч болгосон. Одоо энд хоёрцгаая. Game Jump буюу тоглоомын одоо шилжилтийн талаар ярилцгаая. Game Jump хийснээр тоглоом одоо эвдрэх эрсдэлтэй нэг дүр өөр тоглоом руу оруул кодыг өөрчилж тоглоом нь гацах тэгээд эвдрэх магадaltaй. Тоглоомын дөрүүд унтруул үхэж буюу дахиж амьлахгүй эсвэл одоо анимашн дээр гардаг шиг орон гэргүй болно гэсэн. Тэгэхээр чин тоглоомууд ямар ч утга учиргүй нэг тийм амьдралын зориг гэх зүйл нь дөрүүддээ алга болно гэсэн үг. Аркад буюу ингээд тоглоомын ертөнцийн хөлтэй бас тэр глинчээс олж аюулд орно гэсэн үг. Учир нь нэг алдаа нь бүх тоглоомуудыг одоо холбож яг вирус шиг холбож тараадаг. Турбогийн хийсэн зүйл шиг. Та нар санаж байвал те Турбогийн нэг дүр байдаг. Өөр тоглоомоос орж ирээд өөр тоглоомуудыг эвдлээд эзлээд идэг. Турбо ч гэсэн яг энэ байдлаар Sugar Rush тоглоомонд ирээд тоглоомуудын санах хойг өөрчлөөд хатныг нь яг нэг тийм хэрэгцээгүй бас амтан болгочихсон байдаг. 3 дугаар гэвэл тоглоомын дүрм алдагдана. Аркад буюу тоглоомын юмэр бол өөр тоглоом ямар ч дүр шилжиж болохгүй. Одоо дүрмийг зөрчил мэдээж тоглоомыг орчин тогтнох үндэс устдаж тоглоомын ертөнц эмх замраагүй болно. Тэгэхээр Game Jump буюу өөр тоглоом руу шилжих нь зүгээр дүрмийг зөрчиж байгаа бус бүх тоглоомуудын амьдрал орчин тогтнолыг үгүй хийж байгаа хэрэг юм. Үүнийг Wreck-It Ralph нэг дээр одоо турбогоор дамжуулж бүр айгүй том тодор харуулдаг шүү дээ. Одоо шилжиж болохгүй, ингэж болохгүй гэд. Тэгсэн чинь 2 дугаар анги дээр нь Vanellope өөрөө өөр тоглоом руу шилжчихдэг. Сонирн байгааз. Яг уу тэр анги дээр одоо интернетээс болоод ингэж ярих боловч гэсэн анимашны логик талаас нь харуул зохиол нь нэлээд зөрүүтэй. 1-р анги дээр турбо дээр болохгүй гэсэн мөртлөө ягаад 2-р анги дээр Vanellope гэж хүснээрээс шилжээд байгаа юм бол би яг тэрний зохиолынх нь логикийг ойлгохгүй байна. Яг уу миний хэлсэнчлэн интернеттэй уян хатан байж болох ч гэсэн энэ нь болохоор үзэгчдэд нэг осны нэлээд шүүмжлэлтэй хандсан. Тэгээд би яг энийг л айгу чөмжлмээр байгаа байхгүй юу. 1-р анги дээр болохгүй гэчээд
2 дугаар анги дээр нь зөв зөвөр юм шиг яана би Венелопи байна. Би өөр тоглоом руу өөр ертөнц үзмээр юм. Яг хоёр өөр дүрлэлтэй. Гэхдээ л яаж ч гэсэн болохгүй л гэсэн бол болохгүй гээгүй билүү тий. Энэ уусаа миний бодол шүү. За үзэгчдийн ч гэсэн нэг тийм шүүмжлэл бас явсан. Тэрийг оруулаад надад жоохон сонирхол санагдсан. Яг анх үзэхэд. Сүүлийнх нь буюу сарын хулгайлах төлөвлөгөө. Та бүхэн сарын хулгайлах төлөвлөгөөг мэдэх бах. 1-р анги нь болохоор 2010 онд гарч ирсэн. Би нэрээ сүүл 4-ийн үтс кино театрт амар гойсон. Тэр жаах. Сарын хулгайлах төлөвлөгөө 1-р анги дээр гүрүү анхандаа хорос наатай дэлхийг эзлэхийг мөрөөддөг муу залуу байсан ч гэсэн найз нөхөдгүй гэр бүлгүй 1-р анги дээр үүнийг харуулдаг. Ашиг сонирхлын зорилгоор хүүхдүүдийг өргөж авсан хэдий тэр охтууд нь ингээд өөрийнх нь амьдралыг өөрчлөхийг яаж мэдэх вэ? Дараагийн анги дээр ч гэсэн их нэртэй болж ихэр ахтагаа ч уулздаг. Бүр хүүхдтэй болдог шүү дээ 4-р анги дээр. Анимашн дээр гүрүүгийн аавын энэ хальт ингээд дурдаад өнгөрдөг хэдий ч яг үнэндээ гүрүүд яг жинхэнэ эцэг шиг ханддаг нэг хүн байгаа. Энэ бол доктор Нефарио. Тэр бол гүрүүг дэмждэг, зөвлөгөө өгдөг, муу замаас нь гарахт нь хүртэл айгүй их туссан хүн штэ. Мөн миньонууд. Гүрүү найзгүй байсан хэдий ч гэсэн миньонууд түүний үнэнч нөхөр болж өгсөн. Гүрүүч тэр муу залуу гэж нэрлэгддэг байсан хэдий ч миньонууд ингээд нэг бүрчлэн нэрээр нь таньж чаддаг. Үүнээс түүнийг миньонуудыг хэр анхаардаг нь харагддаг шүү дээ. Гүрүү 3 охин өргөж авснаа түүний амьдрал бүр мөсөн өөрчлөгддөг. Том охин Марго ухаалаг, хариуцлагатай. 2 дүүгийнхээ яг ээж шиг нь ханддаг. Бяцхан охин Агнес. Бяцхан, жоохон царайлаг, айгүй хөөхөн, нэг өхөөрдөм айгүй хөөхөн охин байдаг да. Харин дунд охин Эдит. Харин Эдит болохоор нэг тийм заримдаа үл тоогдсон мэт өөрийн гэсэн байр сураа олох гэж тэмцдэг. Энэ нь яг л дунд хүүхдийн синдромтой адилхан. Эдит ихэвчлэн адал явдал хайдаг, эсвэл хэн нэгний анхаарлыг татах гэж итгээд зүйлс хэдэн ч гэсэн үнтэй холбоотой. Айлын дунд хүүхдүүд ойлгох бах та. Эсвэл 2 дугаар байранд орж исэн хүүхдүүд ойлгох бах. Гэтэ Эдит 3 дугаар анги дээр болохоор нөгөө нэг гүрүүгийн ахтай уулздаг штеп. Гүрүүгийн ах нь болохоор Эдит илүү анхаарал эцэг их тэр яг тэднийг анхаардаг ч гэсэн бол нөгөө хоёр шиг нь бол илүү анхаарал хандуулдаггүй юм шиг санагддаг байхгүй юу? Энэхүү анимашны 2 дугаар ангиуд дээр гүрүү аажмаар өөр хүн буюу илүү дээр хүн болж өөрчлөгдөг. Люситэй танилцж гэр бүл болсон ч тэр. Эхний ангид болохоор ганцаардмал нэгэн байсан ч гэсэн тэрээр илүү их дүрийн хөгжүүлэлт нь илүү сайн яваад гэр бүлсэн нэгэн болсон байгааг та бүхэн харж байна. Өнөөдөртөө болохоор нэг иймэрхүү 3 анимашны 1-2 дугаар ангиудыг ингэж ялгаж ийм юу байдаг гэж анзаарсан зүйлүүдээ хэллээ. Та бүхэн таалагдсан бол лайка дараад subscribe хийгээрэй. Заавал subscribe хийгээрэй заа. Би одоо та нарыг байн ингэж ажиглаж харж явах болно. Байн одоо та нар ингэж миний царайг харах нь дээ. Ер нь ингэж миний үнэн ч үзэгчнэр байна уу? Намайг ер нь хідэн савтай босноос эхлээд дагсан хүмүүс ер нь надаа хэлээрэй заа. Би ингэж таныг тэдгээсээ ингэж хідэн савтаас ингэж дагж ихээсээ ингэж комент дор бичээрэй эсвэл. Тэгээд ингэж яг ингэж видеотой холбоотой комент бичвэл би үнэхээр их баярлалтай шүү заа. Яг тиймэрхүү явахаар би яг энэ дээр ингэж бодд юм ээ. Өөрсдийнхөө бодлыг хэлүүлээс надад амар гоё санагдана. Эсвэл өөртөө ингэ мдээгүй таамаглалаа ч юм уу комментээр бичвэл би бас бичлэгэндээ бас оруулж болно яг энийг уншаад. За ингэж Мичимон байла. Лайк, subscribe дараарай. Миний хүүхдүүдээ. За баяртай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.